За бүгдээрээ сайн бацгаана орой минь Түркия Бачаагш нэ. За өнөөдөр нэг зүйлийг маш тодорхой болгоё гэж бодож байна. За нэгдүгээрт сурах процессын талаар болон сошиал медиа хөгжил хоёрыг харьцуулаад үзье. За одоо жишээ нь манай оюутнуудын хувьд IELTS-ийн шалгалтанд бэлтэж байгаа. За IELTS-ийн шалгалтанд бэлтэнэ гэдэг бол одоо нэг цаг сонсоод хувийн хөгжлийн одоо урам авдаг яриа шиг те. Нэг цаг сонсоод урам аваад маргааш нь мартаад за ингээд л одоо амьдрал үргэлжлээд явдаг зүйл ерөөсөө биш байдаг. За IELTS-ийн шалгалт бэлтэн нь бол одоо англи үгээр нь ярил continuous learning process буюу тогтвортой урт хугацааны үргэлжилсэн суралцах процессоо гэж бид нар ярьдаг. Тэгэхээр энэ бол урт хугацааны фокус. Одоо continuous focus буюу урт хугацааны төвлөрөл, урт хугацааны суралцах процесс, урт хугацааны суух процессыг бол илэрхийлдэг. За гэтэл нөгөө талдаа манай одоо шинэ үеийн залуучууд байна тийм ээ. Олон үед гарч иж байна, олон нэг томьёотой Gen Z үеийнхэн гэлдэг жинтэй X үеийнхэн Y үеийнхэн гэх мэтчлээ явж байгаа шиг байна. За шинэ үеийнхэн. За онцгой 2000 оноос хойш төрсөн залуучуудын хувьд бол энэ урт хугацааны төвлөр дээр ажиллах боломж бөгөөд одоо боломж нь бол маш шалгууртай болсон, чаленжинг болсон. Яг тэгэхээр бүх юм богино хугацааны анхаарал болон сэтгэл хөдлөл дээр бол тулгуурлаад хийгддэг болчихжээ. За реклам сурталчилгааны бүгд анзаараад үзээ тийм ээ. Маш богино хугацааны 10 секундын анхаарлыг авах. За 10 секундэд тухайн анхаарлыг аваад тэгээ салгах. За 5 секундын анхаарлыг аваад салгах. За энэ бол short memory богино хугацааны одоо мэдээлэл өгөх, богино хугацааны анхаарлын төвлөрөл, богино хугацааны одоо хүнийг харуулгын процесс төр тулгуурдаг. Тэгэхээр дийлэх юм энэ богино хугацааны анхаарал дээр одоо яг явж байна. Ингээ харахаар одоо манай сургалтыг үзэхэд IELTS-ийн анги дээр бид нар урт хугацааны төвлөрөл гэдэг зүйл дээр илүү дамгааж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн багадаа цаг 30 минут төвлөрөөд ямар зүйл сатаарахгүй байдлаар суралцах гэдэг энэ зүйлийг бол багш нь одоо нэг талаасаа турших, за нөгөө талаасаа бол анзаараад ингээд явж байгаа. Тэгэхээр хамгийн гол чаленж нь англи хэл гэхээсээ илүү энэ дээр явж байгаа суурь ойлголт нь буюу урт хугацааны төвлөрөл юм шүү гэдгийг бол бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд орчноо бэлдэж цаг хугацаагаар бэлтжиж бид нар урт хугацаанд төвлөрөх, суух, доктортой нэг зүйл дээр анхаарлаа хандуулахын боломж нь гардаг. За энэ талаар бол одоо ойрын үед бодогдоод байгаа. За тэгээд судлаад явж байна. За тэгээд дээрэс нь оюутнуудаас түгээгээд яриад явж байгаа. За энийг ингээ өөрийнхөө сошиал сувгуудаараа гэж бусдаас түгээе гэж утсан.